За бүгдээр энэ талс дээр эсгэж үсгээд бэлгийн эдтал суух нүхийг гаргаж өгье те. За гэхдээ энийг нийлүүлээ сэтгхий байдлаар авах учраас straight slot гэдэг энэ командыг ашиглаж орчвол олон үйлдэл хийхгүй хүмүүс гэж ашиглах гэж байна. За би энэ дундад цэг дээрээс нь энэ дундад цэгийг сонгоод энэ мөрийг одоо уул нь ихэвчлэн твхний хоног гаргахад хэрэглэгддэг тийм энэ дүрслэлийг ашиглаад гаргачих. За хоёулын би хоёр ирмгийнхэн дунджийн цэг дээрээс авсан учраас энэ дээр заавал дунджийн тэглэг татах шаардлагагүй бах. За хэмжээ нь энэ хэмжээг надад бидний зураг дээр 20 гэд өгсөн байсан. Энэ хэмжээг мөн адилхан 20 гэд өгсөн байгаа. За тэгээд энэ хоёрын радиусыг мөн адилхан 7 гэд өгсөн байгаа. За тэгэхээр энэ одоо ингээ байх хэвээр хэмжээнд хүрчиж байгаа учраас өөрөөр хэлбэл нэг олон үйлдэл хийхгүй зурчих боломжтой учраас за ингээ 60 гэдэг хэмжээнд тохирч байна. За тэгвэл хэдүүлээ нэгчлэлт extrude cut хийчихье. Extrude cut хэдүүлээ inline 10 гэж байна. За угаас 10 цэцэг хэмжээ болж байна тий. Окей. За энд хийснийгээ одоо хэдүүлээ энэ суурь дээр хийсэн нөхөө хэдүүлээ юм дээр mirror command-аар цаатлын талс дээр суурь дээр авчи хийчихье. За тэгээ энэ дээр болохоор би фронт хавтгаа авчи гэж бодож байна. Фронт хавтгаа авчвал одоо фронт хавтгаагаар тэнглэг хийгээд mirrorд чинь гэсэн үг тий. За окей болчихсон шүү. За одоо хэдүүлээ юу вэ? Right хавтгаа сонгоод энэ right хавтгаа дээр хэдүүлээ нөгөө юугаа зурчих гэж байгаа одоо яндан гэх юм уу? Одоо энд сууг хэдүүлээ гаргаж өгье. За тэрийг гаргаж өгөхөнд бол энэ right хавтгааг сонгоод нормалт өглөө. За энэ дээр right хавтгаа сонгоод нормалт байж болж байна. За эсвэл шууд энэ дээр юу авъя? Helix spiral авъя тий. Өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг яг энэ хавтгаа дээр хэдүүлээ нөгөө юу тэнглэхийг авах гэж байгаа. Спиралын тэнглэхийг авах гэж. За тэгээд тэрийг авахын тулд зорохын тулд энэ дээр хавтгаа зүүсчихье. Section-ээр зүүсчихье. За тэгээд хэдүүлээ спирал зорохын тулд хэдүүлээ суурийн спиралыг мэдээж энэ 0-оос эхлэхгүй бол яг тойрог эхлэлийн тойргийн хэмжээг зурж өгдөг. За тэгвэл спиралынхаа хэмжээг хэдүүлээ 130, эхний тойргийн 130 гэдэг өгч. За энэ ямар хэмжээтэй спирал зургаж байгаа нь энэ ажлын зураг дээр байгаа шүү дээ. Ийм спиралийн мөрөө. За энэ спиралийн мөрийн хэмжээ тий. Энэ спиралийн мөрөө. Тэгээ энэний хэмжээ болохоор анх өгсөн радиусаас тодорхой хэмжээгээр ингээд өсөж явна тий. Өсөж явах тэр зайг нь 38. Өөрөөр хэлбэл эндээс ингээд бүтэн ингээд ирэхэд энэ хоёр хоорондоо 38 мм зайтай болж ирнэ гэсэн үг байхгүй юу? 38-ын тойргийг дахиад нэмсэндээ ижил тэмцүү заагаар ирэх ёстой. За энийг 0.7 гэдэг энэ хэмжээ болохоор хэрвээ энэ спирал ингээд саяных шиг ингээд бүтэн эргээд энд ирсэн байсан бол яг нь 360 ах хэвээр шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл нэг бүтэн орооц буюу нэг орооц болох хэвээр. Нэг орооцны 0.7 гэл энэ дээр авч байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа. Ийм үзүүлэлттэйгээр хэдүүлээ спиралаа зурах гэж байгаа. За спиралаа зурахтаа эндээс хэдүүлээ ингээд SK команда болуулаад энэ sketches гараа. Энэ sketches гарахаар нөгөө spiral гэдэг хэмжээ хэдүүл авчихсан байсан. Тэр spiral гэдэг хэмжээ маань энэ дээр надад ингээ өгдөж байна. За би энэ spiralыг болохоор саяны энэ өгсөн 38 гэдэг хэмжээ болон энэ нэг орооцны 0.7-г авахар байсан тий. За энэ тохиолдолд би болохоор энэ 180 гэдэг энэ хэмжээгээр авсан ч болно. За яг би та 360 болгоод харуул. 360 болгож ингэж харуулвал надаа миний spiral яг энэ зэг дээрээс эхлээд энэ дээр гаж эсрэг талдаа гараад байна тий. Тэгвэл цагийн зөрөө дагуу болгочвол яг энд болохоор спиралийн хэлбэр одоо надаа ингэ зүү харагдаж байгаа мэт боловч хэдүүлээ гин ажлын зураг дээр очихоор арай жоохон эсрэг чиглэлтэй болчиход байгаа. Би болохоор эндээс нь ингэж эргүүлмээр байгаа гэсэн үг байхгүй тий. За тэрийг нь одоо энэ бааз цэгийг би энэ дээр авахар. Тэгээд эсрэгээрээ ингээд спирал нь жоохон томроод радиус нь ингээд томорч гараад ингэж орж ирэхээр болох гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нь хэдүүлээ нар буруу эргүүлээд энэ үнцгийг нь 180-д 40 сэлживэ. Ингээд сэлжих гэсэн. За тэгэхээр миний энэ спиралын хэлбэр миний саяны ярьсан хэлбэрт бүрээд ирэх юм болж байна.
За тэгэхээр миний бичлэг явж байгаа тийм. За одоо тэгээд хэдүүлээ. Энэ дээр юу вэ? Спиралийнхаа нөгөө диаметр одоо суугийнхаа диаметр гэдэг энэ хоёр хөтөл дээр диаметрыг өгөхийн тулд би топ хавтаа сонгоод скетч авлаа. Скетч дээр хэдүүлээ. Юу вэ? За дахиад топ авахгүй би нөгөө юуг болчлоо. Энд топ аваад топтой скетч хийлээ шүү. За топ дээр section view хийлээ. Section view дээр энэ spiral үүссэн байна тий. За одоо тэгээд ийм тойрог зурх юм. Энэ spiral энэ үжүүр дээр би тойрог зурчих хэрэгтэй байхгүй. За тэрийг хэдүүлээ тойрог дараа нь эхлэе гэж үзээд эхлээ тойрог зурчих. Энэ тойргийн радиусыг сая тийм зургнаас харахад 20 гэж байсан. За 20 гэдэг хэмжээг нь өгчлөө. 20 гэдэг хэмжээг хэлээд буцаад харъя. Энэ 20 радиустай энэ болохоор 38 диаметр. Энэ 20 диаметртэй тэр 30 диаметртэй энэ 65 хэмжээтэй 91.6 гэдэг хэмжээтэй гэж чинь. За тэр хэмжээг нь хэдүүлээ. Одоо энэ дээр өгнө л гэсэн санаа. За тэгэхээр би эндээс юу энэ цэгийг сонгоод энэ цэгтээ өөрөөр хэлбэл бааз цэгтээ нэг шугамд гэдэг ингээд байрлалын заагаад үгүй дээрэс нь бааз цэгээс саяны цэг хүртэлх зайн метрийг сая харснаар бол 60-тай байх ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл 2 тишээгээ 2 диаметрын тэнцүү бид нар 330-аар явуулчихсан шүү дээ. За ингээл ерөнхийдөө би бол нэг ийм зурчлаа гэсэн яг энэ төвшин дээр. За окей. За одоо дараа би скетч рүү буцаад орё. Миний скетчээс гарч үүдээ бийсэ. За скетч рүү буцаж ороод би юу хийх гэж байгаа вэ гэхээр энд нэг юм тэнхлэг зурагдах. За тэр тэнхлэгийн хэмжээг хэд ч үж болсон. Заавал тэдх урт нь байх албагүй яах гэж байгаа юм гэхээр энэ тэнхлэгээр би зүгээр хавтгай авахд л ашиглах гэж 40 ч юм 35 ч юм уу тий. Дөрөв урттай байж болно. Ямар ч хэлсэн 2 цэг авчихаар л байх хэвээр. Надад өөрөө би 3 цэг хэрэгтэй болоод байгаа. Тэрний 2-ыг нэнд авчихна. За одоо хэдүүлээ эндээс нь нормал төгөж байгаа section-ыг боловчи. За одоо нэг ийм тэнд нэг тэнхлэгтэй энд нэг үзүүртэй. За одоо би өмнө бид нар бол яадаг байсан гэхээр энэ одоо future system-ийн geometry references хэдүүлээ parallel хавтгай авахдаа дандаа за энэ скетчээс гараагүй ч харагдахгүй байна. Скетчээс гарчлаа. Энэ сая скетчээс гарсан шүү би. За тэгвэл эндээс нь хэдүүлээ план гэдэг энэ нэмэлт хавтгай авдаг шээ. Тэр хавтгайг одоо авахдаа энэ проекцийн энэ 3 хавтгай айл нэгэндээ дандаа параллел авчихсан бол одоо хэдүүлээ өнцөг үсгэж авах гэж байна. За өнцөг үсгэхэд өөрөөр хэлбэл би 3 цэгээр үсгсэн хавтгай зурах гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Окторууд хавтгай хэдүүлээ 3 цэгээр зурж болно шүү дээ. За 3 цэгээр өгсөн хавтгайгаа зурхтаа энэ план гэдэг энэ сонголтоо хийлээ. Сонголтоо хийгээд хэдүүлээ тэр планы эхлээд энэ цэгийг сонголоо. Энэ цэгийг сонголоо. Тэгээд дээрээс нь тэр цэгийг сонгочхоор энэ 3 цэгийг агуулсан ийм нэмэлт хавтгай үүсэж байгаа гэсэн үг. За тэгэхээр тэр нэмэлт хавтгай хэдүүлээ хаана аваад байгаа юм бэ гэхээр энэ төвийн эргэлтийн тэнхлэгийг дайраад энэ яах нь объектыг дарж штэ тий. За миний жоохон халаад дуурайд байна. За нэмэлт тавтгаагаа авц учраас нэмэлт тавтгаа дээр хэдүүлээ. Скетч үсгээ. За тэгээд section view-ээр зүсээ татвал харчих. За энэ дээр хэдүүлээ. Одоо энэ спиралийн өдөрийн зэг дээр нөгөө өдөрийн зэг дээр хэдүүлээ. Юу татах хэвээр. Тойрог. За энд нэмэлт тавтгаа хэдүүлээ юм том болгочих болно. За энд нэг тойрог авчи. За ингээд ураараа тест авчи тий. За тэгэн удлаа эндээс 38 диаметртэй юм тойрог гэж авчи. За дээрээс нь хэдүүлээ. Ctrl Shift дарж хагаад энэ цэгтээ энэ хоёр нэг босоо шугам дээргээд авчлаа. Дээрээс нь эндээс энэ тойргийн төвөөс энэ бааз цэг хүртэлх заавал 91.6 гэсэн мэсэн те 91.6 гэдэг хэмжээг энэ дээр авчих. Энэ 91.6 гэдэг энэ хэмжээг авчих байхгүй. За тэгээ энэ дээр окей хэд хэдүүлээ цааш нь явъя. Окей. За тэгээ эндээс скетчээс гараад харъя те. Скетчээс гараад изометр байдалд гарахаарэ.
зүсгэж автгаа авч. За тэгэхээр би нэг ийм спираль зурсан байгаа. Ийм спираль зурсан байгаа хэсэгтэй. За одоо хэдүүлээ энэ дээр юу үсэх вэ гэхээр 3D бит үсэх юм. Тэ? Энэ дээр 3D бит үсэхийн тулд хэдүүлээ юу хийх юм бэ харъя. За бид нар бол өмнө дандаа энэ extrude boss тэ revolve boss гэдэг ч юм уу тийм командаар хэдүүлээ битээ босгоод исэн бол одоо хэдүүлээ энэ loft гэдэг командыг ашиглах гэдэг. За loft командыг авлаа. Loft команд юу яадаг вэхээр хөндлөө огтлуудаа зааж өгнө. Тэгээ замын зааж өгнө гэдэг ч юм уу тийм сонголтуудтай байдаг. За тэгвэл хэдүүлээ энэ дээр энэ эхний хөндлөө огтлын хэмжээг өглөө, дараагийн хөндлөө огтлын хэмжээг өглөө хэлбэр төрсийн хүчин. За одоо эндээс нь хэдүүлээ энэ central line параметр гэдгээс эдгэгт энэ мөрийг зааж өгөх юм. Тэгэхээр энэ нөгөө сувг энэ дэр гараад ирж байгаа энэ сувг гараад ирж байгаа гэсэн. За ийм сувг үүсэх юм гэсэн үгтэй гадна талаас харахад надад ингэж харагдах бий үүснэ гэсэн үг юм шүү дээ. За тэгвэл одоо энэ маань дотроо хүндийтэй байгаа сувг болох хэвээр. За тэгэхээр хүндий сувг нь хэдүүлээ гаргая. За гаргахын тулд яг саяны скетчүүд дээрээ за топ планыг аваад нормал төвлөө. За тэгээд section view-ээр зүслээ. Окей гэчээ. За энэ дээр хэдүүлээ тойрог зураг хэсэгтэй. За тойрог команд авлаа. Би тойрог команд авчаад энэ тойрогийн энэ төв очиод ингээ хөвүүдэр нь дараагүй зүгээр л очихоор энэ яг нь төв нь надад гарч иж харагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр төв зэгийн дарилаад татчихлаа. Эндээс нь энэ хоёр шугамын хоорондох. Саяны миний татсан тойрог анх татсан нэг 20 диаметртэй тойрог хоёрын хоорондох цаг 2 мм гэж авч байгаа. Энэ 2 мм нь энэ ажлын зурган дээр тий энэ хоолойны энэ өргөнийг 2 мм байна гэж өгсөн баггүй. Тэр хэмжээгээр нь явж байгаа гэсэн. Окей. За одоо хэдүүлээ хэмжээг нь зааж өгнө тий. Энэ дээр нөгөө параметрууд нь дутуу учраас ингэ цэнхэр байгаа гэдгийг мэдж байгаа тий. За эндээс энэ хооронд юу ах вэ? 65 гэдэг нь окей. За дээрээс нь энэ цэг бааз цэг тойргийн төв 2 нэг юм вертикал шугамн дээр. Окей. За скетчээс гараад хэдүүлээ мөрөх цэвэрлэр ингээ харъя. За энд зурцсан гэсэн үг тийм ээ. За зүсгэж автаага болоод энэ дээр энэ хэсэг дээр зуръя. За тэхийн тулд хэдүүлээ нэг авсан нэмэлт тавтгаад байгаа. Тавтгаа дээр скетчээ дахиж үсгээд за энийг зүссэн дөрс үсгэж болно. За окей гэлээ. За одоо хэдүүлээ энэ дээр бас л тойрог зурж өгсдөө. За тойргийнхаар эсвэл юу яаж болсон? Ирмэг болох үйлдэл хийж болсон. За тойргоо сонгочихъя. За саяны хөвөр шиг энэ төв гарч ирэх нэг үе тий. За энэ дээр гараад ирсэн. Тэр төвийг бол ингээд сонгож орчуулсан. Бас зүгээр. За энэ цэгээс тэр цэгийн хоорондох цаг 2. За ингээд төв маань бэхлэгдэг учраас ингээд шилжиж чинь. За тэгвэл хэдүүлээ энэ цэгийг төв тойргийн төв бааз цэгийг энэ цэгтээ яхаа босоо шугамдгээд өгч. За тэгэхээр энэ диаметр гараад ирж эндээс 2 мм зайдахар тий. Окей гарчлаа. За мөн энэ дээр хэдүүлээ яг бусад хэмжээг нь өгсдөө ш. Эндээс энэ хүртэлцээ 91.6. За 91.6 гэдэг өгсөн одоо хэдүүлээ юу скетчээс гараад юу section view болоод изометрээр хараад тэгээ хэдүүлээ ингэж right аравтга дээрээ юу скетч үсгэх. Скетч үсгэж тэгээд энийг авч. За тэгээд би зүсгэж автаагаар зүсэж байгаад явах гэдэг юм гэхээр гэхдээ нөгөө нэг ийм ирмэг болох үйлдэл хийх гэдэг. Ирмэг болох үйлдэл маань яг хаана их вэхээр энэний тойрог дээр болно хийх гэдэг байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл анхны зурсан спираль дээр хийх гэдэг юм. За тэгээд тэр спираль маань хаана байгаа вэ? Энэ дотор байгаа. Энэ одоо надад харагдаж шин спираль нь. За энийг би сонгочихж жоод очиод ингээд сонгочихж жоод хэдүүлээ буцаж скетч рүү ороод энэ скетч дотроо ороод энэ дотроо ороод гэсвэтэй энэ дээр угаасаа байна. Энэ конвертгээд авчаа. Сая харагдах болчихлоо тий. За эндээс нь тэгвэл helix сонгоч. Helix сонгоод ой. Яа сонгогдох юм. Face сонгогдож байна тий. Delete гэж. Тэгээ ганцхан тэрийг сонгоцсон